бид гурав нүүх гээд одоо юмнуудаа ачиж чинь. Тэгээ манай нүүлэлтийн машин одоохондоо ирээгүй байна. За ингээд нүүхэд бэлэн боллоо. Одоо юмнуудаа гаргаад ачаал болоо. Дөрвөн жил амьдэрсэн гэр минь. Bye bye. За ямарчсан нүүчлээ одоо. Нани? Шинэ байрандаа очиж. Яа зэгтэрнэ. 야, 힘없는 그마와 굿나잇 그르. Гүнай. 이틀부터 Одоо шинэ байрлал нь явж байгаа шүү дээ. Манайхын байр байсан. Тэр дээдлийн энэ балконд 2 давхар байр. Нүгүүд ирчлээ. Одоо юм янзлаа. Гурав ачаагаа оруулчаад тэгээд дүүрэг дээр ирсэн нөө шилжиж ирсэн бүртгэлээ илгээж байна. Тэгээд дүүрэг нь айгүй гоё, цэвэрхэн, том гоё юм байна. Төгсөөд энэ бүртгэлээ илгээж байгаа. Бүр ийм байж байгаа нас нь нөгөө нэг яран сөөм үгүй ингэж яах найруулах машин гинэ. Тэгээд тэнд болохоор нэрээга хуурайлах өрөө. Хөөх юм аа. Дөрөв дээр хэдэн цаг 2 цаг болцсон уу? 3. Бата тань уу? Нүүн гэдэг чинь ерөөсөө л маш аимшигтай. Бүх юм ингэж шинжлэх тийм ээ тий. Даатгаал тэгээд нөгөө ирний үнэмх дээрээдэг гэрээ аяг маяг сэтүүлнэ гэж. Тэгээд чинь нэр анх удаа юм шүү дээ. тийм би Японд ирээд анх удаа нүүж байгаа юм чинь. Монголчин зүгээр нөгөө дүүргээс ахсал тэгэл нөгөө дөрөв дээр очиод яачдаг шүү дээ. Энд чинь тийм биш юм байна. Ирнэ үнэлний гэрээ аяг. Тэгээд даатгал хүртэл өөрчлөгдсөн юм байна. Хариуцах бүс нутгийн өөрчлөж байгаа. Харин тийм ээ. Хаан татвар төлж байгаа. Амар үсэж чинь одоо бид гоор юм идэх явах чинь. Одоо юм идэж хүч орж аваад очиж аимшигтэй ачааргаа орно штэ. Тэгтэн Нагата шүү. Илүү залгаад байна. Хөө. окей.
Та манай шинэ байр. Орон сууцхгүй юу? Яа ингээл нэг бичлэг овоо гайгүй хийгээд тасаад сураад явж яснаа ингээд хэсэг завсралчаар буцаад ингээм амар сонир болчих юм аа. Бие бариад нэг хичээд. За бид гурав нүгэд ирсэн. Нүүж ирээ 7 хонжийн. Тэгээд уг нь нүүх үеэрээ ингээл амарлаг бичлэг хийгээж ботсон чи ерөөсөө тийх боломж байгаагүй. Яагаад вэ гэхээр манай гэрийг манай нөхрийн компаниас нүүлгэж өгөөд тэгээд нэлийн дээд туршилтаа бүчөө гэхээр одоо юм захирал махирал юм гэх юм уу тийм 2 хүн ирж нүүлгэж өгсөн болохоор ингээд бичлэг хийгээл ингээл байгаад байж үнэхээр чадаагүй. Бид хоёр чинь нүүнэж бүр айл хэдэн жил ингээл ер нь яг энэ хуучин байранда 1 жил баг амьдрал ер нь бариад хамруулъя гэж яриад нүүх гээл зөндөө ингээл үзчихсэн ч ерөөсө боломж нь болтгойс ахгүй юу. Тэгээ сая зам бид хоёр яг за хоёлаа 12 сард яг нүүя. Тэгээд шинэ хүүхэд одоо дахиад нэмэх хүүхэдтэй болж байгаа. Тэгээ хүмүүс маань сургуульд орж байгаа. Хөдөө өрөө гаргахаар ер нь жоохон байраад хамруулъя гэж ярилцсан 12 сард нүгэр төлөвлөсөн байсан. Тэгээ яг 12 сар болоод байр хайсан чинь бид хоёрын мөнгөнд таарахаар бид хоёрын хүсэж байгаа байр олдохгүйсэн байхгүй юу. Зөндөө хайсан. Тэгээ нэг бол ингээд амар хуучин эсвэл тэгэж томорхоор цэвэрхэн байруу гой байрууд нь болохоор яг манайхтай адилхан өрөөний тон ингээл том жижиг ингээ 2 өрөөтэй галтаа уцтай ерөөсөө ингээд нэг ялгаа гарахгүйсэн байхгүй юу. Тэгээ бид тэр за ерөнсө болио одоо ингээд угаасаа нэгэн ажил хийж байгаа. Тэгээд тийм юм чинь нэмсэн хүүхдээ одоо бэбигээ гаргаад томроод бормор хоолнд ороод цэцэрлэгт яваад эхлэхээр нь би ажил хийж эхлэе. Яг тэр үед л ингээд байраад томруулаад гоё том байранд орё гэд. Тэгээ бид тэр яриад өөртөөхөө байсан өрөөг юу ч гэсэн хүүдээ одоо гаргаж өгөө гэд. Яг тэр өөртөөхөө байжсан өрөөг хүүдээ зориулаад тогтчуулаад ормоор авч өгөө тогтчулсан байхгүй юу. Бүр ингээд нүүх шиг дөрөө бүр ингээд тэр чигт ингээд болоод. Тэгээ бэжсэн чинь манай нөхрийн компаниас одоо санал гэх юм уу манай нөхөр тавиад ажиллаж байгаа салбарын ингээд солихсан юм аа. Тэгээд тэр салбартайгаа ойрхон газар руу ингээд нүүх хэрэгтэй байна. Компаниас барьж олж өгье, компаниас нүүлгэж өгье гэд манай нөхрөөс асуусан байсан. Тэгээд манай нөхөр надаас ирээд асуухаар нь би яах юм бэ? Тэр газар чи хөдөө штий гэд ихлэ би зөвшөөрөг байхгүй юу? Зүгээр л надад хамгийн түрүүнд энд энд нөгөө монголчууд их байдаг байхгүй юу? Тэгээд монгол агч нарынхаараа орох гэж нилээ хэржсэн болохоор ер нь бол ямар газар гэдгийг мэдчихсэн болохоор шууд надад зүгээр л хөдөөл гэж санагдсан. Гарт бүх юмнасаа хол тэгээ ер нь худлаа их зүв штэ гэд шууд л тэгэж бодогдоод би шууд сонсоол үгүй гэсэн баггүй юу. Тэгэл хүн амтнаас асуухаар одоо энэ газрыг хүүхэд өсгөхөд айгүй ээлтэй. Тэгээ боловсрол энэ айгүй сургуулийн айгүй сайн англи хэлний тусдаа Филиппин багш нар ордог гэдгийг сонсоод жоохон эргэлзээд эхэлсэн. Хамгийн гол нь тэр хуучин газраа хорогдоодсэн шалтгаан нь болохоор хүүхдийн цэцэрлэгт хорогдоодсан байхгүй юу. Анх ирэл тэр цэцэрлэгт яваал ингээд Япон төлөвшлийг аваад ингээд хүмүүжсэн.
Тэгээ сургуульд орсон гэсэн өдрийн жилд нь үргэлжлүүлж яваад дүүгийн ч гэсэн том болохоор нь тэр цэцэрлэгт нөгөө ингээ хоёулаа нэг цэцэрлэгт яваад ер нь нэлээ тиймэрхүү юм төлөвлөсөн байсан. Тэгээд цэцэрлэгт нь хорохдоодсэн байхгүй юу. Тэгээд бодоод байсан чинь нөгөө нэг юу лээ амандаа орсон шар тасыг хэлээр хөдөлгөж гаргана гэдэг нь лүү. Яг тийм болох гэдэг юм санагдсан байхгүй юу. Тэгээ бүхлөтэн ингээ компаниас ингээд байрыг олж өгөө, бүр нүүлгэж өгөө, та хоёр нүүх юм аа л бэлд гэж ахт амар үгүй мүгүй гэдэг ер нь амар тэнэг санагдсан л да надаа. Тэгээл шууд нөхөртөө цаа ер нь нүүя. Тийм боломж олдохгүй штий. Тэгэл одоо ингээд Японд чинь өөртөө байраа олоод өөртөө нүүн гэдэг чинь бүр амар их мөнгө байхгүй юу? Байрны барьцааны мөнгө хамгийн анх орохдоо барьцааны мөнгө түрээсний мөнгөө гэж төлнө. Тэгээ хуучин байрнаасаа гарахад хуучин байранда бас засварын мөнгө гэж төлнө. Бас хэдэн жил амьдарсан болохоор нөгөө ингээд хаан маань цоорж мураа эвдэрсэн ишг аавныхаа нөгөө цаас маснууд нь хуулагдсан ер нь нэлээд амар болсон байсан. Тэгээд тэр ч яг тэгээд компанийн том машин ярьж нүүлгээд тэгээд энэ байранд битээр ороход энэ байранд яг сарынхаа түрээсээ төлж явна. Тэгэж барьцаа мөнгө төлж мөлөхгүй гэсэн болохоор бүр айгу нэлээд хөнгө ингээд битээр юмнаас ингээд нэлээд хөнгөлж өгч байгаа юм санагдсан. Тэгэл за ер нь нүүе гэж зөвшөөрөөл хэд хоногийн дотор шууд битээр амьдрах байрыг олцсон. Гэрээг нь хийцэн 2 сарын 10-нд нүүшүү гэж шууд компаниас нь хэлээд тэгээ битээр нүүх юмнуудаа бэлдээд яг 2 сарын 10-ны өглөө компаниас нь том машин ирээд бид гурыг нүүлгэж өгсөн. Бүр амар азтай гадтай. Тэгээ нүүж ирээл энд чинь нөгөө монгол хүмүүс байдаг болохоор монгол магч нар ингээл бөөндөө ингээл нэг өдрийн дотор ингээл гэс тогчоол ингээл дууссан. Тэгээ яг нөгөө нэг шин байр биш болохоор угаад цэвэрлж арчих юм ихтэй байсан. Тэгэл нөө тан тор том гидтэй болохоор тэрийг хийсээр агаад баг өнөөдрөөс л баг нэг арай гайгүй цаг завтай болж байна. Тэгээ одоо хүснээрээ хөдөө өрөө гаргаад өгсөн, өөртөө өрөөтэй олцсон. Тэгээ дахиад өрөө зочны өрөөтэй олцсон гэл яг ингээд хүссэн. Одоо яг хүссэн байранда гэхэр бүр ингээд амар гоё байранд орсон юм шиг сонсогдож магадгүй л дээ. Гэтэ ер нь бол ингээд хүүхээ төлөө ингээд ингэмэрийн тэгмэрийн гэсэн юмнууд энд ирээд ер нь бүгд ингээд болцсон, цанаасаа ингээд болцсон. Тэгэл бүр амар баяртай байгаа. Одоо ингээл хүүгээ гадаа мата тоглож байгааг нь харахаар бүр амар гоё заяа. Йоо ашгүйдээ ингээ хүүхдүүдэд тоглож ийн, найз нөхдөд боллоо. Бүр амтай ганцаараа ингээл гэртээ. Тэгэл хамралтынхаа өдрөөр ингээл ээжигээ намайг тоглоё гэл ингээл намайг л бараад нь бүр амтай хажаа байр нь ямар ч хүүхдээ байхгүй юм чинь. Тэгээ тийм хүүхд чинь нөгөө хүүхдэд тоглож чадахгүй жоохон жожигроод идэм билээ. Тийм байдал манай үд нэлээд ажиглагдадсан. Би гэрээхээ бичлэгийг нэг хэд юм уу гэж бодсноо. Бас жоохон эргэлзээд байгаа. Хэрвээ та нар гоё үцгийг өсч ивэл хийж магадгүй. Гэтэ 100% итгэлтэй биш энэ. Би авгуна хамгийн анх бичлэг хэлүүлэхдээ би ингээд өөрийнхөө ингээд гэр орныг, өөрийнхөө хүүхдийг, нөхрийг ингээд нэг их оруулахгүй бичлэг хийн гэж бодож анх YouTube эхлэсэн байхгүй юу. Тэгсэн чинь бас яг тийм бодсноор нь тийм дураараа юм бас болохгүй л та. Одоо тэгээд нүгэд гоё ирсэн юм чинь дараагийнхаа бичлэгийг гоё оруулаад явна л гэж бодож байна. Тэгээ уг нь ингээд хөөхөн жигдрээд ирж идэл ингээд дандаа павас авчаар ингээд буцаад нөгөө нэг бичлэг хийхэд амар хэцүү болоод байгаа байхгүй юу. Тэгээ хааганц ингээд YouTube рүүгээ ороод харангуйд 1-2 хүнээ subscriber нэмэгдсэн байхаар бүр амар баярлалаа. Тэгсэн чинь өнөөдөр бүр 221-ийг хараад ямар амар баярлалаа. Тэгээд намайг үзээд дагж байгаа тэр 221 хүнд үнэхээр их баярлалаа.
Тэгээ бүр гоё уг нь бичлэгээд бүр гоё ингээд лаг гоё бичлэг хийдэг болмоор байгаа байхгүй юу. Гэхдээ тэр хүртэл нэлээд хугацаа шаардлагданах гоё комент бичдэг хүмүүстэй бүгдэнд нь баярлалаа. Тэгээд энэ бичлэгийн түрээд дуусгая. Нэг юм бичлэгээр уулзъя. Тэр хүртэл бай бай.